За, сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Prime Online Language School-ийн дараагийн ажил эхлэхэд бэлэн болгоод. Хэрв та IELTS бэлдэж байгаа бол хамгийн их биш юмаа гэхэд ерөнхийдөө байнга дайралдаг тэр үг бол paraphrasing. Өнөөдөр бүгдээрээ энэ хичээлийн талаар үзнэ. IELTS-ийн 4 дасгал болох reading, listening, writing, speaking дөрвөлн дээр нь бид нарыг paraphrase хийх эсвэл paraphrase хийсэн үгийг уншаад эсвэл сонсоод мэддэг байх чадварыг шаарддаг байна. IELTS writing-ийн task 1 болон task 2-д өгөгдсөн асуултыг paraphrase хийх бүр цаашлаад бичсэн thesis statement-ээр conclusion дээрээ дахин өөрсдөө paraphrase хийх хэрэг хүртэл гардаг байна. Paraphrase гэдэг нь ер нь ямар утгатай үг вэ гэх бүхтээр эхлээд үзье. Энэ үг нь ердөө л өгөгдсөн өгүүлбэрийг өөрийнхөө үгээр утгыг нь хадгалангаа өөрчилж бичхийг хэлж байгаа. Ерөнхийдөө paraphrase хийх 10 техник байдаг. Ингээд өнөөдрийн хичээлээр бүгдээ 5-ыг нь сурч авцгаая. Хамгийн ихнийх нь болохоор ятч хамгийн чухал нь ижил үг буюу синоним ашиглах. За, эхлээд бүгдээрээ жишээнүүдээ харж үзье. Many people in Canada are bilingual. Энэ өгүүлбэр маань bilingual гэдэг маань энэ доороо харагдаж байгаа. Many people in Canada speak two languages буюу хоёр хэлээр ярьдаг гэдэг үгээр өөрчилж бичсэн байна. Энэ өгүүлбэр нь өөрөө Канадад байдаг ихэнх хүмүүс нь хоёр хэлээр ярьдаг гэж байна. Харин дараагийн жишээ нь болохоор global warming is mostly caused by emission from vehicles. За тэгвэл энэ дэр global warming гэдэг үгээ бүгдээрээ climate change болгоод emission гэдэг үгээ release of fumes гэж өөрчилсөн. Мөн адилхан дэлхийн дулаалын ихэнх нь тээврийн хэрэгслээс гарч буй утаанаас болж байна гэсэн утгатай үг. Хэрв та ижил болон эсрэг утгатай үг хайдаг сламарыг хайж байгаа бол thesaurus танд тус болно. Paraphrase хийхэд танд туслах хамгийн чухал зэвсэг бол яах аргагүй. Энэ Power Thesaurus байх. Та одоо энэ зурган дээр харж байгаа. Та сайтаар нь ороод үгээ хайгаад сольж болохоос гадна утсан дээр аппликейшнийг татаж суулгаад бас ашиглаж болох боломжтой. Одоо болохоор хоёр дахь арга болох өгүүлбэр дэх дэд хэсгүүдийн байрлалын салхи арга. Шууд жишээ рүү оръё. If I'm late again, my boss will be mad. Хэрвээ би дахиад хоцрох юм бол манай дарга гурлана гэсэн өгүүлбэр. Харин paraphrase хийсэн өгүүлбэр нь болохоор my boss will be mad if I'm late again гэж. Conditional буюу болцоот өгүүлбэр нь эхний жишээн дээр өгүүлбэрийн эхэнд орж байгаа бол paraphrase хийсэн өгүүлбэр дээр өгүүлбэрийн төгсгөл тавьсан байна. За бас өөр нэгэн жишээ авч үзлээ бүгдээрээ. Tom had no much money left in the wallet. So he borrowed some. Том-ын төрөвчөнд ямар ч мөнгө үлдээгүй. Тиймээс тэр зээлсэн гэж байна. За paraphrase хийх юм бол Tom borrowed some money because he had no much money left in the wallet. Жишээ 2 дээр харах юм бол subordinate өгүүлбэрийн ихэнд нь тавиад so буюу тиймээс гэсэн утгатай холбоос үгийг because буюу тийм учраас гэсэн утгатай холбох үгээр сольсноор анхны өгүүлбэртэйгээ утгыг нь хадгалж чадсан байна. Харин одоо бүгдээрээ техник number 3 дахь техник рүү орцсон. Нэр үгийг үйл үг болох, цаашлаад тэмдэг нэр, байц гишүүн болгон солих техник байдаг. Илүүтэй мэрээд авах шүү жишээ рүү оръё. John is an accurate typist гэж. Accurate typist буюу алдаагүй шивдэг. John бол алдаагүй шивгч. Одоо бас шивгч юм. За юу н алдаагүй шивдэг гэсэн өгүүлбэр байна. Харин энийг paraphrase хийх юм бол John types accurately. Accurate гэдэг adjective-ийг accurately гэсэн adverb болгоод typist гэдэг нэр үгийг types гэдэг үйл үг болгож энэ дээр ашиглаж байгаа. Харин хоёрдугаар чанар болохоор diabetes is the cause of kidney disease гэж. Харин энийг paraphrase хийх юм бол diabetes causes kidney disease. Эхний өгүүлбэрийн cause нь
нэр үг бол хоёр дахь өгүүлбэр дээр verb болж ашиглагдаж байгаа. Number 4. Хэрвээ ижил утгаар ашиглаж болж байгаа юм бол ягаад эсрэгээр нь бас болохгүй гэж. Let's go. Шууд жишээ рүү. Tom is short. Tom наадхан гэсэн үг. Харин paraphrase хийх юм бол Tom is not tall. Tom өндөр биш. Надад саркастик ашиглаж болно шүү. Эхний жишээн дээр short буюу наадхан гэсэн үгийг өндөр биш гэж paraphrase ашигласан байна. Харин хоёр дахь жишээн дээр Sally was disappointed because the movie was boring. Sally кино уйтгартай байсан учраас их урам уурсан гэж. Хэрвээ paraphrase хийх юм бол Sally wasn't satisfied since the film wasn't very good. Өдрөөр олдог даагүй. Харин disappointed буюу сэтгэл дундуур гэдэг үгийг сэтгэл хангалуун бос байсан хэмээн paraphrase хийснийг эндээс харж байна. Next. Дараагийн техник болохоор бүгдээрээ холбоог ашиглах техник байна. За эхлээд Susan discarded her old watch in the trash bin. Susan өөрийнхөө хуучин цагийг хогийн савнд хаясан гэж. Харин бид энийг нь Susan threw away her old watch in the trash bin гэж хэлж болж байгаа. Энэ дээр гарч байгаа discard гэдэг үйл үгийг throw away гэсэн холбоогоор сольшилж байгааг та харж байна. Энэ төрлийн paraphrasing-ийн техник нь speaking-ийн даалгавар дээр илүү тохиромжтой байдаг. Ингээд part 1 дуслаа. Part 2 энд байна уу? Энд байна уу? Энд байна уу? Ажлаад зэрэг. Дараагчлаар уулзлаа. Тэр баяртай.